За, шинэ 7 хоногийн өглөөний мэндээ манайхан сайн байцгаана уу? За. Эл баярмаа мөнх чаргал давж анцсан. За, манайхан бүгдээрээ сайн байцгаана уу? За, та бүхэндээ одоо шинэ 7 хоногийнхаа ажил үйлсэнд бүгдөөрэнд нь амжилт хүсье. За, тэгээд нөгөө тогтхойд бид хоёр өглөө осоод бас хоорондоо яриад яах вэ ийх үү гэл. Өнөө орой 18 цагаас өнөө талигач хүүд зориулсан зул өргөх хүндэтгэлийн тийм жижиг ажиллагаа болно. Тэгээд талбай дээр одоо бас талигачийг ингээд зөв талаас нь эргээр ойлгоод хайрлж хүндэлж байгаа сайхан залуучууд Монгол түмэн маань байвал ирээрээ. Тийм. За тэгээд нөгөө хин жангуй мөрч нөгөө зул өргөх ёслолд ерөөсөө очиж үзэж байгаагүй болохоор сайн мэддэггүй. Ийм ла авал болох юм болов? Ийм жижигхэн лаа өргөдөм болов? Ийм том момыг өргөдөм болов? Яад юм бол? Тэгээд сая нөгөө манай дугаар явахгүй болохоор бид хоёр одоо орой болтол байж байгаа л яаж хийж байгаа л хотын төрөө орондоо одоо ингэсгээд гэрээсээ гарна. Тэгээд сая энэ нэг евро ороод оргил дээр бөөний төв рүү ороод одоо нөгөө машины дугаар явж болох эцсээ хүртэл хоёлаа яваад лаанууд цуглууллаа. Тэгээд нэг ийм энэ арай л том мүд асаж дуусахгүй юм болов ийм байдгийм байна. Ийм гадуураа шилтэй байдгийм байна. Тэгээ би энэ шилтэйг болохоор нөө талбайн цемент мемтийг бохирдуулахгүй зүгээр юм уу дараа нь түүгээ хайчаар амар юм уу гэл ингээ бодоод ийм тэгээ нэг ийм бас ийм жижигхэн байдгийм байна. Энэ болдгийм болов. Энэ уг нь доороо ингээд ийм төмөр савтай байдгийм байна. Тэгээ аль нь байдгийм болов. Эхний жижиг зүгээр шүү гинэ. За тэгвэл дан иймийг авчмаар юм байна тийм ээ. Эхний жижиг зүгээр юм байна тийм ээ. Энэ энэ төр арай том юм байна тий. Тэгээ хоёулаа мэдхгүй сая оргил ороод оргилд байгаа ингээд олон төрлийн лаанаас байгаагаас нь бүгдөө ингээд аваад ирсэн. Аль нь болдго юм болоо гэд сайн мэдхгүй. За тэгвэл энэ нь зүгээр юм байна тийм ээ манайхаа. За. Энэ ингээд доороо нөгөө юутай юм бэ? Төмөртэй юм байна. Тэгээ нөгөө төмөртэй учраас нөгөө талбайн өнөө юуг одоо цементийн тэр шал малын муухай болохгүй дараа нь цэвэрлээ түүгээд аваа явчихад амар юм болов гэж бодсон. Ийм нүцгэн бол димээ байх тийм ээ. Энд чинь гойжод өнөө талбайн шал малын муухай болгочвол дараа нь бас асуудал гардаг юм болов гэж бодоод ингээ гайхаад. За тэгвэл жангуй минь ийм юмнуудаас ингээ цуглуулъя. Одоо ингээ доошоо гараад дэлгүүрүүдээр яваад ийм юм аваад ингээд юу ячи дөө. Тийм. За өчигдөр орой юу яасан? Баян зүрх дүүргийн 19 дугаар хорооны засаг дарга шүрэн цэцэг гэдэг эмэгтэй ярьсан. Жангумтай цагдаагийн ажилтнтайгаа нийгмийн ажилтнтайгаа ингээ явж гэн. Тэгээд талигачи хамгийн сүүлд нас сурахынхаа өмнө одоо 12 сарын ихээр байсан гэсэн газрыг олсон байна. Мэдж байгаа юм байна. Угаасаа юу яасан? Тэр хаваараа нөгөө ажил хийгээ явж байхад дэлгүүр дотор бас ингээд нэг өөрөөсөө нэлээ ах Америкийн 2-3 хүнтэй сохтуу явж байгаа тааралдаад тэгээ засаг дарга чи яагаад ингээд архитаар суугаад байгаа осроо бити уултаа гэд гуйсан шүрээ ихчээ байхад уухгүй гэсэн гэж энэ хорооныхаа ажилд их идэвхтэй оролцдог байсан өнөө хүүхэд баярлуулах тийм юу ирэхээр шүрээ ихчээ би лайв гэдэг өхөө олон дагагчтай юм чинь гээл хөөрхөн амтан гүгэд ирдэг байсан гинэ. Тэгээд тэр хороон засаг дарга эмэгтэй нь бол айгүй харамсаж байна. Тэгээ танд их баярлалаа. Ямар мундаг хүн бэ гэд. За тэгээд өчигдөр шүн очоод өнөө гэр дээр нь очоод надад харуулад өгөөч гэлээ. За тэгээд нөгөө талигачи амьдарч исэн хашаа байшин хоёр дээр нь хорон дарга нь цагдаа нийгмийн ажилд нь очоод лайв хийгээд харууллаа. За тэгсэн чинь хашаанууд нь нурж унсан байна. Хаалга нь байхгүй эвдэрхий. Тэгээд тэр жижигхэн байшин байна. Модон тэр байшин чоочтой. За тэгээд тэр хашаа тоггүй байна гэж байна. Тэр байшин дотроо
нэг юм жижигхэн 100 яндантай тэгээд нэг ганц ортой. Тэгээд ер нь тэнд одоо болвол их л бас цутруул амьдарч ирсэн юм байна зайлвал энэ хүү. Тэгээд одоо яах вэ би тэр юм мөгийг очиод байр марын цэвэрлээд ингээд 3 дахь өдөр гарахын тэр болтон цуулмал өргөө тэр байшинд нь байж ах уу гэсэн чинь ихчээ тог мог байхгүй тэгээд нилээн зилүүд одоо нөгөө цагаан давааны нөгөө хогийн цэг гэдэг шүү дээ тэрний ойролцоо юм байна. Тэгээд чи хүн амтан байх нөхцөл алга даарах юм байна. Гал түлээд ингээд та одоо энд яаж ингээд юу яах вэ гэцүү. Тэгээд ерөөсөө энд одоогор тэнд ирсэн ах トゥ хамаатан садан ээж мэж гэж тэнд ирсэн нэг ч хүн байхгүй. Ерөөсөө л ингээд чойчтой эзэнгүү. Тэгээд тэр хоёр талынхын айлтай ингээд уулзаад асуусан чинь хамгийн сүүлд 12 сарын ихээр одоо нэг 23 хавьд руу битгий залгаарай манайхаа гэжсэн. Тэгэхээр өнөө нэг сошиал дээр яваад байгаа шүү дээ. Талигаач 12 сарын 4-5-ны үеэр эмнэлэгт очиод 12-нд нас барсан гэд ингээ ярьж байгаа. Яг тэнд хамгийн сүлд байсан яг батлагдчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээс хойш нэг харагдах байсан. Тэгсэн чинь харин саяхан сошиалор ингээ бид нар нас барсныг мэдсэн. Энд бол байхын үед байсан гэд ингээд наад ихч жижиг төмөртэй лаа муу астдаг өнгийнх нь хэрэггүй шүү гинэ нүү. А тэг өөр ямар лав байд юм бол ийм жижигхэн өөр ямар лав ах уу манайхаа. Тий. За тэгээд ийм мэдээлэл ингээд жангуум нь авлаа. Тэгээд одоо тэр байшинд очих уу яах уу хүн амтан ерөөсөө байхгүй байх гэж байна. Эзэнгүй байна гэж байна. Тэгээд сая тогтоотойгоо ярьлаа. Тэгээд тогтгоо маань юу ч гэсэн одоо 3 өдөр ингээд ажил явдал нэгэнт гарах болсон. Одоо ажил явдлын дээр хайрцаг саавч өгшөөний чулуу тэр оршуулах газар мазар бүх юмны дүүл буян гэж компани залуучууд ерөөсө 100% компаниасаа заагаад бэлтцсэн байгаа юм байна. А тэгээд нөгөө ажил явдалд яваад эрэхтэн цайлгыг хийх одоо ресторан бас олдсон байгаа. Тийм. Тэгэхээр одоо өнөөдөр бид хоёр өөрсдөө ингээд хуваасаа мөнгө гаргаад лаануудаа цуглуулчихна. Тэгээд ганц хоёр бас манай Жангум группийн найз нөхөө мөгөө алдсан ээжүүд бас Жангум аян ламанд нэгтийгээ лама авч өгч байгаа. Энэ ийм ээжүүд бас байна. Ингээд ямар ч гэсэн өнөр за тэгээд 3 дахь өдөр бүгдээрээ одоо дүүл буян компанийнхаа хамт олонтой ажил явдал нь оролцох хүмүүст нээлттэй тогтгоо битээр хоёулаа оролцсон. Тэгээд шарлаа эмнэлэг дээрээс очиж аваад нөгөө дүүл буян компани одоо тэр салхаас гүйцэтгэх ажиллагааг сайхан хийгээд ингэн одоо тэр ээж ах дүү нар нь тэр компанитай уулзаад ярилцаж байгаа ах одоо чандарлаад нөө үнсийн нутг руу навж явах юм уу энд нь нутаглуулах юм уу тэр юмнуудаа яриад шийдэж байгаа бах. За тэгээд ямар ч гэсэн 3 дахь өдөр бол ажил явдал нь одоо болохоор болж шүү манайхаа. Тэгээд юуны дараа холбогдорой манайхаа лайвын дараа Жангумтайгаа холбогдорой. За тэгээд Жангум нь одоо гараад ийм лаа зүг. Тэгээ манайхаа яах юм бэ? Энээс өөр ямар лаа байд юм бол сайн мэдэхгүй л юм л та. Өнөөдөр чинь нэг өдөр наран туул ажиллаж байгаа тий. Би ер нь наран туул орох нь зөв юм байна гэж бодлоо. Тогтоодоо ч гэсэн хэлчихье. Тэгээд тогтоотойгоо очиж уусаад ер нь наран туул орвол арай их олноор одоо энэ гачууртын эцээс нь жижиг дэлгүүрүүдээс авахар ингээд нэгээс илүү байхгүй юм байгаа байхгүй. Тэгэхээр би наран туул орох нь зөв юм байна. Тий. Дүүл буян компани залуучууд үнэхээр мундаг монголчуудаа энэ сайхан компанийг одоо маш их одоо дэмжээрээ одоо бас буйны ажил гарч байгаа хүмүүсээ дүүл буян компаниар маань сайн үйлчлүүлээрээ үнэхээр мундаг компани хамт байна. Жангум их чинь одоо өнөө орой зул өрөх ёслол дээр очиж дүүл буян компанийнхаа хүмүүстэй албан ёсоор танилцсанаа. Их чинь бол очиж чадаагүй байгаа. Манай тогтгоо очиж уулзсан байгаа. Тэгээд бид нэр ингээд юу яаж байна тий. За юм бэ шүү. Тэгээд за ингээд төр зур лайв өндөрлөе. Тэгээд Жангум нь гарчлаа цуглууллаа. Тэгвэл манайхаа ийм том мом энтер бол хэрэггүй юм байна тийм ээ. Ийм том энтер. Тий. За одоо тэгээд гарч жижиг лагаа ямар ч гэсэн олж цуглуулъя да бүгдээрээ тий. За баярлаа. Тэгээд над руу мессеж бичээрэй. Жангум их чинь зав гаргаж байгаад уншнаа. Бүгдөөрэнд нь баярлаа. За хайртай шүү. Дүүрэн яваарэ манайхаа.
Арай бүгдээрээ талбай дээр уулзсан шүү. Тэгээ бүгдээрээ ирээрээ одоо нөгөө хүүгээ алдсан над шиг шаналж байгаа манай фэйсбүүкийн зөндөө олон миний үеийн ээжүүд байгаа. Тэд нар маань бүгдээрээ ирнэ гэсэн бас хүүгийнхаа хойчин буйн зориулж бас одоо талигаач хүүгийг хүндэтгэж зуул өргөх ёслолд бүгдээрээ оролцсон гэсэн байгаа. Тэгээд талигаачийн үеийн найзууд маань бас ирээрээ. Тэгээ хамгийн гол нь Жангу мөгч нь хэлээд байгаа шүү дээ. Талигаачийн энэ үхэл Монголын одоо талигаачийн үеийн мянган залууст асар том сургамж болж байгаа шүү. Нэгдүгээр. Хоёрдугаард энэ ээжүүдэд бас их сургамж болж байгаа шүү. Өөр хүүхдээ одоо сайн анхаарч хайхарч хүү яа нэгэн талд одоо доороос ч унсан үргэл юм чинь тийм ээ. Өөр хүүхдээ сайн хаагаарч хаана юу хийж явна яаж вэ? Хүнтэй амьтантай суудсан байсан ч гэсэн амьдрал нь ямар байна? Болж гэнэ үү, бүтэж гэнэ үү, бүтэхгүй байна уу гэд анхаарал тавьж явах ёстой юм байна. Одоо энэ сайхан хүний замбууд одоо зүүнний үзүүтээр цагаан будаа тогтдог шиг ийм ховорхон тавиланд одоо хүн гэдэг болж төрчөөд ингээд амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл ингэж ганцаардаж зовж шаналж явна гэдэг ямар их гаслан бай тээ. Тэгээд одоо хамгийн гол нь бас их зөвхт байх ёстой. Хүн ядуу байж болно, ганцаардсан байж болно, зүдэрсэн байж болно. Одоо хүн архинд донтож болохгүй, хар тамхинд донтож болохгүй тээ. Одоо хүнээс гаж байж амьдралтай байж болохгүй. Энд бүгдийг одоо залуучуудад маш том сургамж үлдээгээд өөрийнхөө орон зайг одоо маш зөвтөөр эргээр сайхан монголчуудаа үлдээгээд энэ сайхан хүн маань одлоо. Тэгээд өчигдөр орой лайв хийхдээ та нарт хэлсэн алтан цавын хайрцгийг нээлгсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бол насны хугацаа нь бол дууссан. Богино настай хүн байна гэсэн. Гэхдээ эргээд Монголд маш одоо мундаг их том одоо эрдэм номтой маш мундаг хүн болж төрөх юм байна гэж ингэж хэлсэн байгаа шүү. Алтай хайрцаг дээр нь. Тэгээд ээж болгон сайхан одоо юу зул өргөөд энэ хүүгээ ингээд одоо 3 өдөр сайхан Монгол ёсоор нь сайхан одоо нутаглын үйл яа Жангу мөгч өргөх ёслол дээр нь очиё ингээд бүгдээрээ тий. За баярлалаа та бүхэнтэйгээ.